За өнөөдөр бид нар Монголын хамгийн том банкыг эмэгтэй захирал удирдах байна. За үүнээс гадна хамгийн том уулуурхайн компани, хамгийн том цементийн компани тэгээд дандаа эмэгтэй удирдагч нар байгаа. Тэгэхээр энэ бизнесийн түвшинд бол удирдах түвшиндөө эмэгтэйчүүдийн оролцоо буюу одоо гендерийн тэгш байдлаараа илүү байгаа. За тэгвэл улс төрийн түвшинд бол одоо сая шинээр эмхлэгтэн байгуулагдсан энэ парламентын хувьд бол хамгийн агцтай байлаа. Яагаад вэ гэхээр өнөөдөр 32 эмэгтэй гишүүн одоо парламентын түвшинд буюу одоо яг хууль одоо санаачлах эрх бүхий энэ түвшинд бол орж ирж байна. За энэ бол одоо ойролцоогоор 26 орчим хувь байгаа. Энэ бол дэлхийн дундаж их ойртож байгаа. За дэлхийн дундаж бол 27% байдаг. За бид Азтай тэргүүлэгч одоо эмэгтэйчүүдийн оролцоотой юм парламент болсон байгаа. За мэдээж одоо гендерийн эрх тэгш байдлын хувьд бол энэ дан ганц нэг хүсийн асуудал биш. За энийг бол илүү одоо аль талаасаа манлайлал сайтай явж ээж одоо гендерийн тэгш байдлыг бий болгодог. Тэгэхээр одоо манай улсын хувьд бол залуу одоо манлайлагч ихтэй байгаа. Тэгэхээр манай улсын их хурлын дарга бол илүү яг энэ гендерийн эрх тэгш байдал дээр манлайлал гаргаж ажиллаж нийт одоо нэр дэвшсэн дэвшигчдийнхаа 30%-ийг эмэгтэй бас нэр дэвшигчээр тодорхойлсон. За үүнээс гадна листний гишүүдийг одоо сөүлжих зарчмаар орж явсан. За энэ ч утгаараа одоо өнөөдөр одоо их хурлд байгаа гишүүдийн тоо бол илүү одоо өндөр эмэгтэй гишүүдээс бүрдэж байна. За тэгэхээр энэ утгаараа бол хамгийн гол нь дан ганц эмэгтэй хүмүүс гендерийн тэгш байдлыг ярих биш, мөн түүнээс гадна эрчүүд маань манлайлал үзүүлж хамтран ажилласнаар энэ одоо шийдвэр гаргах түвшинд эмэгтэй манлайлагчдын тоо нэмэгдэнэ. Энийг бол одоо манай Монголын их хурлын дарга манлайлж ажилласан байгаа.